Би бол тэгж боддоо штэ. Одоо бид нар залуу байхгүй. Залуунаасаа галзуу өнгөрүүлдэ. Гоё тийм тэр бүгдийг экстрим аялыг та нараа очиж үзэлдэ. Хизээч би мэдрэмж авж байгаагүй гэдэг юм энэ ямар бол гэдэг юм төсөөллийнхоо ертөнцтэйгөө үлдэх үү? Эсвэл тэр төсөөллийнхоо ертөнц рүү очиж мэдрэмжээ авч үлдэх үү гэдэг чинь чухал байхгүй юу? Тэгэхээр тийм болохоор яг залуунаасаа л галзуу мөчүүдийг өөртөө мэдрэмж авах, тэр мөчүүдийг цуглуулах хэрэгтэй гэж боддог. За сайн байцгаана уу? Би жүжигч Адна байна. За энэ дээр ерөнхийдөө ихэнх хүмүүс ингэж тайлбарлах байхаа. Ер нь бол ингээл за орчин өөрчлөн, тарих амраана гэл нэг иймэрхүү асуух, хариулах байх гэж бодож байна. Миний хувьд бол яг нэгэн хэвийн өдөр тутмын одоо нэг хэвшмэл байдлаас шууд салгаж өгнө. Надад бол тэгж би бол хэлнэ. Баялал бол нэг темпэнд ороод нэг удчихдаг шүү дээ. Хүн нэг юм яг нэгэн хэвийн өмнө өглөө гараад орой яагаад нэг автаа тех бод босхгүй нэ гэдэг юм дээр л аялал бол хамгийн супер санаа гэж би боддог. Аялал л шүү дээ. Ер нь бол хүний тархийг хөгжүүлдэг бас нэг юм айгаа чухал юм байхгүй юу? Тэр орны соёлыг мэднэ, орчин одоо мэлмийн таашаал, оюуны тэр бүх юмны таашаал мэдэрнэ. Тэгээд би болохоор бүр зориулж хоёр янзаар. Нэг бол бүр зориулж төлөвлөнө, нэг бол гинт шийднэ. Гинт шийдэх нь бол яг ингээд за яагаад болохгүй гэж. Эсвэл бол маш их ачаалттай ажиллаж байгаа үед айгүй хүнд зураг авч ч юм уу өөрийнхөө ажил мэргэжлийн онцлогоор жоохон ингээд нэлээд амралтгүй тийм одоо тарих биеийн ядаргаа аль нь хосолсон юм нэг юм эрчимтэй нэг юм юунд дараа нь шууд аялчи. Жаахан өөр газар тайван баймаар байна. Хин жишээг өөрийнхөө байх тэр орчинг хайдаг юм уу да гинт. Эсвэл шууд төлөвөнд оруулна. Одоо жишээ нь манай найстар ингээд жишээ нь манай яг бид нар ингээд манай небо гэж нэрлэлсэн нэг найз ах байдаг. Тэр бол ингээд баг-багаар ингээд сар ингээд хураалгаад ч юм уу эсвэл за тэдэн сар тэдэнд яа шүү тэдэнд яг ингээд эхлээд төлөвөө гаргана. Хэдий орчмын төгрөг гарах нь уу тэнгүүд яг тэрэндээ зориулаа за энэ хугацаанд ингэж цуглуулах юм бол энэ мөнгө бүрдэх юм байна гэдэг юм уу. Ингээд эсвэл шууд ирээл болъё. Дараа нь болно гэл яг тэр чинь нэг л угаасаа болдог л байхгүй юу? Бас дээр нь одоо утасны галерей штэ ингээ үзэхэд хамгийн их зог тусаж удаан хардаг зураг юу гэж аяллаа дурсамжийн зураг байхгүй юу? Ингэж л хэлэн дээ. Одоо за би одоо ингээ бодоход энэ байгаль ер нь бол илүү их хүнд ингэж таашаал өгдөг юм байна гэж надад бол хамгийн түрүүнд бодогдсон. За гой сайхан тэр хоол унд ч юм уу, барилга байшин ч юм уу, өөр хийц дизайнер интерьер харахаасаа илүү өөр орчин энэ нүд ингэж шаях тэр чинь ингэж оюун санаандаа хизээч мартагдахгүй ингэж нэг юм кадр буулгач тийм байж штэ. Тэр яг хэмжээгээрээ өөрөө ингэж энэ ямар гоё юм таашаал мэдрэмжийг хүнд ингэж өгдөг юм бэ. Тэр бүх үед одоо хизээч хүн ар гэрмэн яаж олоод зээл лизинг яаж байгаа гэж бодохгүй байхгүй юу. Яг тэр мөчөд л энэ бүх таашаалыг мэдэрчээл яг дараа нь тэр мөчөд би хамгийн жаргалтайсэн тэр яг мөчийг ер нь бол амьдралд энгийн амархан мартагддаг онцгой юм хизээч мартагддаггүй гэдэг үг байдаг байхгүй юу. Тэгэхээр та амьдралдаа онцгой мөчүүдийг нэмэгдүүлэх ёстой гэж би боддог. Эмэгтэйчүүдийн нэг яг ингээд нэг хайртай хүнийхээ төлөө өөрийнхөө нэг золиослдог юм шиг надад санагддаг штэ. Хүүхэд бол яг чи сайн ээжээ, чи үнэхээр мундаг бүсгүй. Гэхдээ чи өөртөө хэр хайртай байгаа юм бэ? Чи юу хүсэж байгаа юм бэ? Хэр өөрийнхөө хүсэл зорилгоо хэдийг нь хоошоо тавьчваа гэж өөрөөсөө бас нэг асуугаад үзээрэй гэж би боддгийг. Тэгэхээр ингээд ер нь бол би октоудаараа
Заавал ингээд нэг юм хинч харахгүй, хинч чамайг гой сайхан байна гэж тэр зуныг турчаад аялээ, тэгчгээд аялээ, мөнгөтэй болохоор аялээ гэдэг юм. Энэ ерөөсөө тэр мөчийг хүлээх биш ээ. Тэрэнд бэлдэх биш ээ. Одоо л үзэлдээ. Одоо сошиаллах юу вэ? Эсвэл бол яг төлөл. Эсвэл кинчээд. Аль нь ч болно. Гэхдээ л та өөрийнхөө хизээч мэдрээгүй л мэдрэмжил аваад үлдчих. Дараа нь тэр өстой гоё байсан гэд хүссэн үсээгөө танд бол угаасаа мэдрэмж өгнө. Одоо эхний удаа бол ер нь бол би бодсон штэ. Хүүхдүүдээ ингээл гэр бүлэр аялье гэл ингэдэг. Би сая юнерсал аялчаад ингээд бод мэдэрсэн мэдрэмж. Өмнө нь ингээл ингээл сошиалар те эн чи одоо ганц би одоо хүүхдгүй юм шиг аялах юм. Үгүй юм байлээ. Хүүхдийг яг ямар насанд нь дурсамж үлдээх вэ гэдэг бас мөч үе нас гэж байдаг тийм болохоор эхлээд хөөрөө үзэлдэ. Аль нь гоё вэ, аль нь сайхан байна. Тэр хүүхэд тэр дурсамж явснаа мэдгүй бол яах юм, мартцсан бол яах юм, санахгүй бол яах юм. Тийм үед нь аваа яваад өөрийгөө жаргахчгүй тэгээд хүүхдүүдээ ч дурсамж үлдээхгүй тэгж яхаар эхлээд бүсгүүчүүдээ өөрийгөө гоё гэд дэггүүти найз охтуудыгаа аваа явъя. Яадгийн хаашаа ч яадгийн ирээч ядгийн, хөхөт ч ядгийн, пэйж ч ядгийн, тэнгэрийн хаалгач ядгийн. Зүгээр л аял, өөр орчин, гэрээсээ л орцноосоо ажилласаа л өөр газар очиад үзэтгэлдээ гэж тавахгүй юу би. Би бол аялах дуртай. Өшөө экстрим, өсөө гой мэдрэмжүүдийг бас амар гоё үзсэн. Тэднэрийг бас нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Баярлалаа.